Сайн бацхан уу. За миний өнөөдөр ярих хэрэг бол нэгэн цагт Японыг шуугуулж исэн хэрэг байгаа. Тэгэд энэ хэрэг болохоор 1982 онд болсон нэгэн баарны хостес эмэгтэй. Монголоор бол одоо ширээний үйлчлэгч, баарны эзэгтэй гэх юм уу? Тим эмэгтэй нэгнийгээ атаархлаас болж хөнөөгөөд 17 жилийн турш цагдаанараас зогтсон гэж байгаа. За тэгээд дээрээс нь 7 удаагийн мис засалд орж зүсээ хувилгасан ийм хэргийн талаар та бүхэндээ хүргэнэ. Та нар бас энэ хэргийг өмнө нь сонсч байсан байж магадгүй. Миний хувьд бол энэ хэргийг би анх удаага сонссон. Тэгэд энэ хэргийг би өөрөө судлаад тэгээ та нартай өргөж байгаа юм шүү. Ингээд шууд гол хэрэгтээ орцгоё. 1982 онд Японы Мацуяма хотын ууланд нэгэн эмэгтэй цогцолцсон. Тэр эмэгтэй боомлогдож нас барсан нь тодорхой байсан бөгөөд гэрийнхээ ойролцоо булшлагдсан байснаар хэн болохыг нь амархан тогтоосон. Хохирогч эмэгтэй бол тухайн газрынхаа хамгийн алдартай хостес байсан бөгөөд биедээр нь боомлсон мөрнөөсөө ямар ч шарах сорив алдаагүй. Мөн гэр бүл найз нөхөд болон хамтран ажиллах стейг нь байцаасан ч гэсэн эхэндээ ямар ч сэжүүр гараагүй. Ингээд цагдаа нарын хамгийн ихний таамаг бол гэмт хэрэгтэн тухайн гэмт хэрэгээ уйлдээд шөнөөр ганцаараа зүгтсан гэж таамаглаж байсан. Гэсэн хэдий ч нэгэн гэрчийн мэдүүлэг бүх зүйлийг өөрчилсөн байдаг. За энэ гэрч бол хохирогчийн амьдардаг байсан байрныхан жижүүр байгаа. Тэр бол цагдаа нарт мэдэгдэхдээ 3 эрэгтэй 1 эмэгтэй нийлээд Ацукогийн гэрийн тавилгыг ачааны машинд ачиж байсан гэж мэдэгдсэн байгаа юм. Ингээд мөрдөгчд уг машин дээр бүртгэлтэй хүний гэрт очиход Кацуко Букудагийн нөхөр бол тэднийг угтаж авсан. Хамгийн сонин нь тэр шууд ууланд цогцыг булсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ бүхнийг Кацукогийн тушаалаар хийсэн гэж мэдүүлсэн байгаа юм. Энэ үед бол Кацуко гэртээ байхгүй байсан. Гэхдээ цагдаа нар түүнийг хайж эхэлснийг сонсоод тэр даруй гэрээсээ зүгтэж хуурамч нэрээр такси дуудаад оргон зайлсан. Ингэснээр бол түүний олон жил зүгтэж амьдрах амьдрал нь эхэлсэн байгаа юм. За үүнийхэн дараагаар бол улс даяар Кацукогийн гадаад төрх өндөр онцлог шинжийг нийтэлж түүнийг аллах болон цогцснуусаа эргээр албан ёсоор эрен сурвалжилж эхэлсэн байна. Ингээд хэрэг сонжирч хэвлэл мэдээллийн анхаарал нэмэгдэхийг хэрээр Кацуко бол улам зоригтой, залтай болж байсан. Гэхдээ эхлээд Кацуко цагдаа нартай хөөцөлтөнд орхоос нь өмнөх түүний өнгөрсөн амьдралыг товч дурдах нь зөв байх гэж би бодож байна. За Кацуко Букуда бол 1948 оны 1-р сарын 2-нд Мацуяма хотод төрсөн. Түүний бага нас бол маш хүнд хэцүү өнгөрсөн байдаг. Ээж нь гэрээсээ ягааны газар ажилладаг байсан бол эцэг их нь удахгүй салаад аав нь сургаггүй алга болсон. Үүний дараагаар ээж нь дахин гэрлэх болсноор Кацуко бол маш тогтворгүй хэрүүл маргаантай айлд өсөх болсон байдаг. Ахлах сургуульд байхдаа бол тэрний хүүгөөнд дурлсан харамсалтай нөгөө залуу нь ослоор амиа алдаад Кацукод хүн шарх үлдээсэн юм. Тэгэд энэ үеийн явдал болон гэр бүлийн хүчирхийлэл нийлээд тэр сургуулаа хайхаас өөр аргагүй болсон. Энэ үед бол ээж нь дахин ярьсан нөхөртөөгөө шөнө бүр хэрүүл маргаантай байдаг байсан болохоор Кацуко эцэст нь гэрээсээ оргосон юм байна. Ингээд тэр 1966 онд 18 настайдаа нэгэн төрийн өндөр албан тушаалтны гэрт дээрэм тонол хийж яагаад баригдаад шоронд орсон. Ингээд тэнд байхдаа бол түүхэнд Мацуяма шоронгийн хэрэг хэмээн үлдсэн аимшигт үйл явдлын хохирогч болж хувирсан юм байна. За тухайн шоронд нь бол эрэгтэй эмэгтэй хоригдлууд тусдаа байрладаг байсан. Гэхдээ зарим газарт бол уулзах боломжтой байсан юм байна. Хахуул авсан харгалзагчдын дэмжлэгтэйгээр Кацуко болон бусад эмэгтэй хоригдлууд эрэгтэй хоригдлуудын хүчирхийлэлд өртсөн юм байна. Тэгээ хожим нь бол зарим эрэгтэй хоригдлууд нь амиа орсон гэсэн мэдээлэл байна. Кацуко 2 жил хоригдсныхоо дараа 20 наснаас суллагдсан. Тэгээд удалгүй анхны нөхөртөөгөө гэрлсэн ч гэрлэлт нь 5 жил үргэлжлээд салалтаар дууссан. Тэгэд 1974 онд дахин гэрлэж 4 хүүхэдтэй болсон юм байна. Ингээд өнгөрсөн амьдрал нь бол төдийлөн хэцүү байсан ч гэсэн Кацуко нэг хэсэгтээ тогтвортой амьдралтай байсан. Гадаас нь харахад бол гэр бүлтэй, хүүхдүүдтэй, тэгээ жирийн нэг их хүн шиг байсан ч гэсэн дотроо бол маш их эдийн шуналтай хүн байсан Кацуко. Тэр болохоор өөрийнхөө боломжоос хэд давсан үнэтэй хувцас хэрэглэл, гоёл жимэглэл цүнх худалдаж авдаг байсан. Мөн найз нөхдийнхөө дунд бол баян айлын эзэгтэй шиг дүрсэгдэг байсан. Тэгээд хансаг хэрэглээгээ хадгалахын тулд тэр олон хүнээс зээл авсан. Тэр дундаа мөнгө хүлэгчдээс маш хэмжээний зээл аваад өр нь бол 2 сая йен төрсэн байгаа. Энэ өрийн дарамтаас гарахын тулд Кацуко Хацуми Тока нэрээр нэгэн шөнийн клубт хостес хийж эхэлсэн. Ингээд тэр даруйдаа санхүүгийн дэмжлэг авахын тулд чинээлэг үйлчлүүлэгчтэй харилцаа тогтоож эхэлсэн ч гэсэн мөрөөдлийн амьдралдаа төлөөлөн хүрч чадахгүй байсан. Ингээд бүх зүйлийг өөрчилсөн мөрч бол тухайн клубт нь Ацуко Ясуоко нэртэй шинэ хостес ажилд орсон явдал байсан.
Тэгэхээр энэ шинээр ажилд орсон Ацуко бол Казукогийн мөрөөддөг бүхнийг өөр дөрвийн шингээсэн мэт үзэсгэлэнтэй дэгжин хүн бүрийн биширдэг нэгэн байсан бөгөөд хамгийн богино хугацаанд хамгийн алдартай хостес болж чадсан байдаг. Түүний хөгжилтэй сэргэлэн цаваа зан чанар үйлчлүүлэгчдийн сэтгэлийг дорхноо татаж орлого нь бол Казукогийнхоос хэд дахин давсан байдаг. Түүний энэ байдал бол өрөнд дарлуулж явсан Казукогийн атаархал хяналтаа алдаж маш их бухимдахад хүргэсэн байдаг. Яагаад тэр ийм тансаг амьдралтай байхад би арайхийн амьдарч байна вэ гэсэн бодол бол түүний тархинаас нь гараагүй. Ингээд энэ атаархал нь бол альжмаар ус хонзон болон хувирч Казуко өрсөлдөгчөө зайлуулж өрөө нийгмүсэн шийдэх гажуудсан төлөвлөгөө зохиож эхэлсэн. Ингээд нэг орой тэр Ацукод энгийн мэд санагдах нэг хүсэлт тавьсан. Тэр нь болохоор амжилттай хостес болохын тулд чамаас зөвлөгөө авч болох уу гэд асуусан байгаа. Ингэж хэлэхэд нь Ацуко ямар нэг юм болхгүйгээр шууд зөвшөөрсөн байгаа. За ингээд 1982 оны 8 дугаар сарын 19-нд Казуко Ацукогийн байранд очсон байгаа. За энэ үедээ бол тансаг орчин, маш тансаг идэл хэрэглэлийг нь хараад атаархалтай автаад өөрийгөө барьж дийлэхгүй алчуураар түүнийг боомлоод алдсан байгаа. Энэ үйлдэлийнхаа дараа бол нөхөртөө очиод бүх зүйлийг ярьсан байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь нөхрөө ятгаад түүнтэй хамтраад байрнаас нь тавилга хувцас эд зүйлсийг нь гаргасан. Энэ нь болохоор хүмүүст Ацуко гинэт алга болсон юм шиг харагдуулахыг оролдлого байсан. Эцэст нь нөхөртөөгөө хамт Мацуяма уулын азлагдсан хэсэгт Ацукогийн цогцсыг булаад хизээж илжихгүй гэж энэ үедээ найдаж исэн. Тэгээд маргааш нь бол Казуко Ацукогийн паспортыг ашиглаад банкнаас мөнгө татахыг оролдсон. Гэтэ энэ үйлдэл нь бол Ацукогийн гэр бүлийнхний сэжгийг төрүүлж удалгүй ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдсныг ойлгоод цагдаад мэдгдсэн байдаг. Ингээд удалгүй уулнаас Ацукогийн цогцыг олсноор цагдаа нарын мөрдөн шалгах үйл ажиллагаа бол маш эрчтэй явагдаж эхэлсэн. Тэгээд цагдаа нар түрээсээс ачааны машиныг мөрдөж хамаатан саданганд байцаан эцэст нь Казукогийн нөхөр төрсөн. Тэгэд түүнийг гэмт хэрэгт оролцсон эргээр баривчилсан. Гэхдээ нөхөр нь бол баривчлагдахаасаа өмнө Казукод хандан үннээ хэлээд буруугаа хүлээе гэд ятгсан юм байлээ. Гэхдээ Казуко бол эрх чөлөөтэй байхыг илүүд үзээд зүгтахаар шийдсэн юм байна. Ингээд өөр хот руу зогтож ирсэн Казуко өөрийгөө Шинобу гэж танилцуулаад шинэ амьдралаа эхэлсэн бөгөөд нэг баарнд бас хостсын ажилд орсон. Гэхдээ цагдаа нар түүний зураг, мэдээллийг ус даяарч тараасан байсан учраас илчлэгдэхээс айсандаа Токио руу яваад нүрээ өвчлөх мэдсэл хийлгэсэн. Шин төрхөндөө ихтгэлтэй болсон тэр дахин Канзава гэд мужид нүүж ирээд хуурамч нэрийн дор амьдралаа үргэлжлүүлсэн байдаг. Ингээд Ацукогийн амийг хүнөөснөөс 1 жилийн дараа Казуко өөрийнхөө баарны үйлчлүүлэгч гэр бүлтэй чихрийн дэлгүүрийн эзэнтэй дотн харилцаа тогтоосон. Тэдний харилцаа удалгүй нууц амраглал болж эцэст нь эрэгтэй эхнэрээсээ салаад Казукотой хамт амьдрах болсон. Ингээд шинээр зохиосон амьдрал нь боломжийн тогтвортой байсан учраас Казуко хүүгээ өөрийнхөө шинэ нөхөртөө хамаатны хүүхэд гэж танилцуулаад өөрийнхөө амьдрах газар тавьчихсан байгаа. Гэтэ нөхөр нь үүнийг эхэндээ үнэмшээд хүүг нь хөдөлгөгчээр дэлгүүрт ажиллуулж исэн ч гэсэн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эргэлзээ төрсөн. Тэгээ энэ бол Казукогийн өөрийнх нь хүү байж магадгүй гэж сэжгээсэн ч гэсэн тэдний амьдрал бол 5 жилийн турш харьцангуй тайван үргэлжилсэн юм байна. Нэг өдөр нөхөр нь дэлгүүрийнх нь ойролцоо байсан Казуко Букодогийн эрен сурвалжлах хуудсыг олж хараад эхнэрээсээ асуусан байгаа. Чи энэ үнийг мэдхүү гэд асуухад бол Казуко өвчнөр бултаад сэжиг төрүүлэхгүйгээр энэ үедээ бол ингээд бултаж чадсан байгаа. За 1988 оны 2 дугаар сард Казукогийн байршлыг цагдаа нар илрүүлээд мөрдөн шалгалт тухайн амьдарч байгаа Канзава мужид руу ойртож эхлэнгүүт тэр дахиад зогтсон. Ийм байдлаар 5 сар нуугдж явсныхаа дараа бол тухайн мужаас бүр мөсөн алга болсон. Дараа нь бол Нагайод нүүж очиод Куромото нэрээр цэвэрлэгч хийж хэд хэдэн удаа мэсцэлд орсон байгаа. Ингэсэн ч гэсэн хуучин төрхөн нь бол бүр мөсөн бас нуугдж чадаагүй. Тиймээс нэр, ажил, орон гэрээ байнга сольж тогтворгүй амьдралаар хэсүүчилж амьдарч байсан. 1988 оны 5 дугаар сараас эхлэн дараагийн 8 жилийн турш Нагойогоос өөр газруудад хэсүүчилж амьдарсан ч гэсэн хүүтэйгээ холбоо таслаагүй бүр хуримд нь хүртэл оролцсон гэдэг мэдээ байсан. Оргосноосоо хойшоогоо 15 жилийн турш Казуко 15 гаруй газарт амьдарч тогтмол нэрээ сольж 7 удаа гоо сайхны мэсцэл хийлгэсэн ч цагдаа нарт баригдалгүй явсаар байсан. Ингээд гэмт хэргийнх нь мөрдөн шалгах хугацаа дуусах дөхөх үед Фукуя мужид Юкико Накоморо нэрээр амьдарч исэн. Гэхдээ 2000-ад онд Fuji TV-гээр Nice Day гэдэг нэвтрүүлэгт Казукогийн хоолойг цацснаар бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр бичлэгийг сонссон түүний караокены хамтрагч болох 59 настай эр түүнийг шууд таниад цагдаа нарт мэдээлснээр олон жил үргэлжилсэн. Одоо энэ орголт нь төгсгөл болсон байгаа.
Ингээд Казуко Букудо бол 15 жилийн турш зогтсны эцэст 1997 онд баривчлагдсан. Энэ бол одоо хугацаа дуусахаас ердөө 23 хоногийн өмнө байсан. Ингээд 1999 онд бүх насаараа хорих хэл сонсож 2003 онд дээдшүүх ялыг нь баталсан байдаг. Гэвч дөнгөж 6 жил хоригдсныхоо дараа 2005 онд 57 наснда шоронд нас барснаар энэ түүх нь бол дуусгуур болсон байна. За энэ удаагийн Казукогийн хэрэг бол атаархал уур хилэн хүнийг хэрхэн аимшиг зам руу хөдөлтгийг харуулсан түүх байлаа. Тэр хэдэн 10 жил зогтсон ч гэсэн эцэстээ шударгаяас ялж түүнд хариуцлагыг нь өрүүллээ. Нэрээ би бас бичлэг дээрээ Япон хүний нэр болон газруудын нэрийг буруу дуудсан байх магадaltaй. Тэгсэн бол уучлаарай. Тэгэд энэ удаагийн бичлэг маань бол энэ хүрээд дуусч байна. Таалагдсан бол лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй. Дараа уулзлаа түр баяртай.